Монгол Улсын их сургууль жил болгон төр болон байнгын ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэхүү өдөрлөгт оюутнууд мань хамрагдсанаар ажлын байран дээр гарахад шаардлагатай ур чадваруудыг суралцах, зам орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Монгол Улсын их сургуулийн оюутан төгсөгчийн хэлтс бол Монгол Улсын их сургуулийн 20 гаруй мянган оюутнуудад яг сургалтаас гадуурх бусад төрлийн үйлчилгээнүүдийг хүргэж үйлчлэх ийм үүргийг гүйцэтгэж ажилдаг хэлтс байгаа. Орлоготой оюутан үндэсний хөтөлбөр дээр тулгуурлаад ажлын төр байрны өдөрлөг гэж хийдэг. За хаврын удирдалд болохоор зэрэг яг ажлын байнгын байрны өдөрлөгийг зохион байгуулж байгаа. За энэ өдөрлөгтийг зохион байгуулахын тулд бид нар бол ажил олгогч шилдэг 100 байгууллагуудаас сонголтуудыг хийдэг байгаа. Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаан дээр тулгуурлаад хичээлийнхээ хөтөлбөр тусгах хөгжүүлж болох ямар ур чадваруудыг хөтөлбөр дээр нь тулгуурлаад хичээлдээ цуг ороод явж болох уу? За хичээлийн хөтөлбөрт багтахгүй өөр бусад ур чадварууд байвал тэрийг хичээлийн бус цагаар хэрхэн яаж олгох ёстой вэ гэдэг энэ асуудал гарч ирдэг учраас манай хэлтс бол хичээлийн бус байдлаар оюутнууд суралцсангаа нэмэгдэл олон зөөлөн ур чадваруудыг олж авах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ өдөрлөгүүдийг бол хийдэг. Тэгээ би ерөөсөө 1-р курст орж ирсэн цагаас хойш эхэлж энэ төр ажлын байрны өдөрлөгт ер нь хамрагдаж байгаа. Тэгээд энэ нь ерөнхийдөө жил болгон 3 үе шаттайгаар ер нь явагддаг. Төр ажлын байрны өдрөлийн хүрээнд болохоор компаниудтай төр хугацаанд гэрээ хийх, тэгээд өөр бусад туслах ажилд нь оролцож исэн. Тэгээд энд зуучлагдаж орсноор орлоготой болсон цагийн менежменттэй болж ийн. Тэгээ 2-р хөдөлмөрийн зах зээл цаашдаа гарахад би ер нь ямар байх вэ гэдгээ тэр чиг баримжаагаа олж авч байгаа гэсэн үг. Монгол Улсын их сургууль стратегийн төлөвлөгөөнд бас Монгол Улсын их сургууль дотроо ажлын төр байрны тоог нэмэгдүүлэх гэсэн юм KPI зорилтыг стратегийн төлөвлөгөөнд тавьсан байдаг. Ийм учраас бид нар дотооддоо хэлтс нэгж газрууд бүрэлдэхүүн сургуулиудаас ажлын төр байрны саналыг аваад оюутнуудаа санал болгоод цагаар ажиллахын нөхцөлийг бүрдүүлдэг. За энэ ажлын хүрээнд хамгийн их тогтмол байнга оюутан авч ажиллаж байгаа газар бол манай Номын сан байдаг. Номын сан, за брэнд шоп хоёр бол дан оюутнууд цагийн ажлаар хангаад ингэж ажиллаж байдаг. Оюутны карьер хөгжлийн төвийг бол цаашид улам гүнзгий хөгжүүлэхийг зориод хэд хэдэн сорил тестүүдийг бол бэлтгэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл орж ирж байгаа оюутан маань өнөөдөр ямар авьяастай, ямар чадвартай, ямар ур чадвартай, ямар хандлагатай юм оюутан байна вэ? Тэгвэл энэ оюутны шинжлэх ухааны аль салбараар явуул амжилтанд хүрэх юм тийм ээ? Ямар ажлыг хийвэл илүү их өөрийнх нь тэр авьяас чадвар хандлага зохицох ёстой юм бэ гэдэг энэ тестүүд сорилуудыг авсныхаа үндсэн дээр тухайн тэр бүлэг оюутнуудад зориулсан ажил мэргэжил бэлтгэхийн сургалтуудыг бол зохион байгуулахаар бид нар төлөвлөөд эхний тест сорилуудаа бол бэлтгээд эхлээд ингэж явж байгаа. Монгол Улсын их сургуулиуд зөвхөн мэргэжил эзэмшүүлээд оюутнууд диплом гардуулаад явуулах биш, тэднийг ажлын байранд бэлтгэх, зөөлөн ур чадвартай болгох, багаар ажилуулах, цаашид бол ажлын байранд ажил олгогчоос байнгын хүсэж шаардаж мөрөөдөж байдаг тэр чадваруудыг олох тал дээр их сургуулийн зүгээс бол асар онцгой ач холбогдол өгч энэ сургалтуудыг бол зохион байгуулж байгаа. Мөн ажлын байран дээр гараад амжилттай ажиллаж байгаа төгсөгчдөө бусдад танилцуулах, тэдний туршлагаас хуваалцах, мөн хамтарч ажиллах гэх зэрэг олон талын ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй орны оюутнууд ямар байна вэ гэхээр ажил олгогч болон бусад оюутан байх хугацаанд олон төрлийн клуб, олон нийтийн үйл ажиллагаанд байнга оролцож идэг. Холбоонд гишүүн байх оюутан гэж баг байдаггүй байхгүй. Тэгэхээр манай оюутнууд энэ цар тахлын дараа ч гэсэн бид нэр 2 жил гаруй энэ идэвхтэй үйл ажиллагаа маань ерөнхийдөө тасалдаа дандаа цахимын хэлбэр шилжсэн байгаа. Одоо бид нар бол цаашдаа цахим болон биеэр хийх энэ уулзалтуудын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол оюутан өөрийгөө ингэж олон нийтийн үйл ажиллагаанд оролцож ирснээрээ өөрийгөө олж мэддэг. Энэ олж мэдэх зам нь маш хурдан нэгддэг гэсэн үг. Тэгэхээр оюутан байхдаа хүн өөрөө идэвхтэй байж нийгэмд өөрийн оролцоо үүргээ гүйцэтгэж байна гэдэг маань би цаашийн амьдралын гараа зам маань зөв явна л гэсэн үг.